байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн та бүхнийхээ энэ өдрийн төмөн амгалан гэлтгийа. Би бол төрийн албанд 32 дахь жилдээ ажиллаж байгаа жирийн нэгэн албан хаагч юм. Тэгээд 32 жил ажиллаж байна гэдэг чинь манай Монгол улсын нийгмийн даатгалын хуулиар бол тэтгэврт гарах нь болчихсон. Ер нь л одоо мэдхэн би тэтгэвэр авахч өндөр насны эмэгтэй болох гэж байгаа л доо. Тэгээд хүн ер нь тэтгэврт гарах төхөөд ирэхээр өнөөдөр төрийн албаагч хэдэн төгрөгийн цалинтай вэ? Би өнөөдөр 32 жил тасралтгүй ажиллаад би сая 100 төгрөгийн цалинтай. Тэгээд би энэ салбарт ажилладаг болохоор би ирээдүйд одоо 2-3 жилийн дараа тэтгэврт гараад хэдэн төгрөг авахыг бол би 600 мянган төгрөг авна. Гэтэл би өнөөдөр сая 100 төгрөг авчихад тийм ээ байрны зээл, цалингийн зээл гээд ингээд хөрөлцгүй амьдарч байгаа юм чинь тэтгэврт гарахаараа би 600 мянган төгрөгөөр яаж амьдрандаа гэж боддог. Миний үеийн хүмүүс ч бас боддог. Тэгээд би ч бас энэ ажиллаж байгаа хугацаанаас ихэнх хугацаанд нь удирдах ажилтан одоо дарга хийжсэн бас тэтгэвэр маань уг нь гайгүй байхгүй юу. Гэхдээ л манай нийгэмд өнөөдөр 600 мянган төгрөгөөр яаж амьдрандаа ажилд орё гэхээр мэдээж нас цус зам дээрэс нь мэдээж надад бол хоригдлуулсан үг хөрөнгө байхгүй заламжлалт хийх компани байхгүй. Ингээд ийм мөрхөө бодолт ингээд төрөөд ижсэн чинь би маш сайхан шилдэг Америкийн нэгдсэн улсын одоо Polo компани Америкт төдийгүй дэлхийд нэр алдартай энэ сайхан компанийнхаа тухай мэдээллийг сонсоод телевизээр үзээд энэ компани дээр би өөрөө гүйж ирээд гишүүн болж ажилласандаа маш их баярлалаа юм аа. Тэгээд би одоо тэтгэврт гараад яанда гэсэн тэр олон айдсууд надад байхгүй. Надад сайхан ажиллах, ая тухтай сайхан ажлын байр байгаа. Мөн эерэг хандлагатай ирч хүчтэй маш сайхан хамт олон маань намайг хүлээж байгаа. Би үүнийг бэлдсэндээ бүр ч их өөрийгөө азтай гэж боддог. Тэгээд би өнөөдөр ч яг юу хэлэх гээд байна гэвэл миний насны тийм ээ за ер нь манай компани насч заасан хэрэггүй ажлынхаа хажуугаар тэтгэврт гарчхаад тийм ер нь энэ манай компанид гишүүнээр ажиллавал маш сайхан үр дүнтэй хосгүй сайхан бүтээгдэхүүнийг нуугаад ирүүл залууч нь бол эргэлзээг болчихсон. Дээрэс нь шилдэг маркетингээр ажиллаад урамшуул цалин аваад баячхан баг болчихсон. Тэгээд юу би нөгөө тэтгэврт гарахдаа одоо яана ийм нэг гэдэг байхгүй. Миний амьдрал бүр аялал болох нь тодорхой болсон. Тийм болохоор өнөөдөр та бүхэн маань энд ирсэн хүмүүс маань ажил амьдрал бүх зүйл чинь үнэхээр сайн сайхан эрхчлөөтэй амьдралаа аз жаргалтай аялал болгоё гэвэл манай компани үд халга нээлттэй шүү. Ингээд маргаашаа өнөөдрөөс илүү сайхан болгоцгоё. Амжилт аз жаргалыг хамтдаа бүтээцгээе. Баярлалаа.